Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар ажиллаж байхад нэгэн одоо чухал ажлыг бас онцолж хэлмээр байна. Монгол улс агаарын бохирдлоо хэмжиж гэхээр хэдхэн аймагт хэмждэг байсан 3 аймагт. Гэтэл бид 21 аймагт хэмжиж байж тэнд үнэхээр агаарын чанар хэр байна вэ гэдгийг одоо судалж мэдэх дүгнэлт хийх юм боломжтой болсон. Ингээд 21 аймагт агаарын бохирдлыг хэмжих ийм одоо станцтай болох ажлыг эхлүүлсэн байгаа. Энэ бол Архангай аймагаас эхэлсэн. За энэ ач холбогдол юу юм бэ гэхээр энэ станц суйрлуулснаар байгаль орчны одоо бүх суур үзүүлэлтүүд гарна. За дээрэс нь хөхөрлөг хийн ямар бах вэ, азотын эслүүд ямар бах вэ, тоосон цор ямар бах вэ гэдгийг нарийн гаргадаг. Тоосон цордоо бүр нарийн тоосыг хүртэл хэмждэг. За хэмжихтэй бүр 24 цагаар 365 хоног ингээ ажиллаж бүх мэдээллээ одоо ингээд хадгалж яадаг. Ийм одоо чухал станцууд байгаа. Тийм учраас бид энэ агаарын бохирдолтой тэмцэхийн тулд эхлээд энийгээ зөв хэмждэг ийм станцуудтай болох нь одоо туйлын зөвөө гэж одоо бид үтсэн. Ингээд бүгд найрамдах Солонгос улсын тусламжаар бид энэ ажлыг одоо эхлүүлж одоо аймагуудаар хийгээд дуусч байгаадаас их баяртай байна. Энэ бол 2025 оны яа харахгүй байгаль экологийн хувьд онцлог ажил муу юм аа.